сайтууд маш их олноор байгуулагддаг. Яг энэ тэр үед 2006 онд арилжааны телевизүүд олноороо байгуулагдчихсан. Техник тоногд хөрөмж өгсөрөөгүй юм ханхаа өрөөнүүд, нэг л их том нөгөө шилэн өрөөнүүд. Тухайн үедээ л энэ маш гоё офис байсан тий. Юугаач мэдгүй нөгөө сонингой бариад энд ороод ирсэн чинь яг үлзий ах суужсэн байхгүй. Тэгээд нэг ундуус дөнгөж барилгын нөгөө баг цэвэрлэг нь эхлэхгүйсэн байхгүй. Тэгээд нэг ярьслах хийж исэн. Тэгээ чи яах гэж ингээд энэ одоо ажилдаа сонирхож байгаа гэхээр би одоо тухайн үед бас нэг мартцсан. Зүгээр ерөнхийдөө би ажилд орох гэж байна. Би бас орос англи хэлний багш юм аа гэдэг нэг ойр зурхын яриад гарч исэн байхгүй. Тэгээ гарсан чинь маргааш нь залгаад юу ягараа хүрээ дээрээ гэсэн. Тэгтээ хүрээ дээрээ гэхдээ юу гэсэн гэж бокс аван бариад хүрээ дээрээ гэсэн байна. Тэгээ айгүй тодхон сандаг байхгүй. Оомо аваад уутан тэгээд бид нар яг тэгж ирж ирсэн тий. Тэрийг аюул сандаг байхгүй. Хамгийн ихний өдөр хүрээ дээрээ гэсэн чинь бокс аваад ирээ гэдэг бид нар цэвэрлээд орж ирсэн байхгүй. Угаасаа шинэ барилгач ингээд ашиглалтанд орсныхоо дараа ч дандаа ингээд нэг тоос юм байгаад байдаг. Тэгээ гоё байсан. Бид нар ийм шинэ байранд будаг хангасан юм шинэ байранд ер нь бусад телевизүүдийг харахад дандаа хуучин байранд нөгөө түрээсээр ч юм уу ингэж байдаг тий. Хэдхэн өрөө мөрөөдөд тэгэхээр чи манайх ч одоо энэ 5 давхар дээрээс нь дахиад энэ мансаар харин SBN телевиз нөгөө арилжааны одоо бол өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс хамгийн анхны өөрийн гэсэн юм офистай ийм байгууламжаар эхэлж ирсэн. SBN гэх шинээр телевиз байгуулагдаж байна. Тэгэхэд би өөр байгууллагад ажилладаг байсан. Очоод нэвтрүүлэгчээр одоо сонгон шалралтанд орооч нээлттэй сонгон шалралт зарлцсан байна гэдэг. Тэгээ хамгийн анх яг SBN телевизийг байгуулагдаж байхад хамгийн анхны мэдээний эрхтэй нэвтрүүлэгч болж ирсэн. Тэгээ яг нөгөө мэдрэмж хэм бол гоё нэг өөрийгөө нөгөө өсөл мөрөөдөл маань бэлдсэн юм шиг өөрийгөө нэг амар мундаг одоо олонний танил од болцсон юм шиг л те. За эфирт би гарлаа тэгэл одоо ер нь бол одоо маргаашнаас бараг хүмүүс ингээл за өстой тун баяр явж гин оогийн явж гин тэр телевизийн нэвтрүүлэгч байна гэл ингээл тэгжэл төсөөлт юм шиг байгаа. Тэгээ яг боддод л тэр тэгээгүй. Зүгээр л миний ажил л байсан. Яг харахгүй энэ 3 хүн артлаас би орж ирсэн. Би чинь эфир эхлээд 6 сарын дараа орж ирсэн юм уу да. Тийм л баг. Тэгсэн 2007 оны 3 сард орж ирсэн. Гэтэ орж ирэхдээ би мэдээний найруулагч гэж орж ирэх байхгүй юу? Графикч гэж орж ирсэн. Тийм. За тэгээ ирлээ. Доор 7 хоног суусан. Одоо энэ 400 лифтний өдөөс харсан чинь 400 хэдүүлээ. Тий. 18 цагийн мэдээрдээс цагтаа эхлэхгүй байна. Зэлийн хараатах гээд. Тэгээ нэг ороо харсан чинь нөгөө манай зураглагч нарыг хэдэн цагийн бичлэг хийснээр цалиу өгдөг тийм тогтолцоотой байсан юм байна л да. Тэгээ нөгөө өдөр мэдээж явсан зураглагч нар маань тус бүрдээ 3 цагийн 4 камер ороод ирэхээр 12 цагийн бичлэг болно шүү дээ. Тий. Тэгээд одооныхтой нөгөө копи паст хийхгүй шүү дээ. Дисэрлүү хийгээд хальсан дээр 3 цагийн бичлэг бол яг л 3 цаг орно. За тэгээд за ийм байна. Дууя продюсерлж. За ийм байна ингээд дүрс ихтэй байна гэдэг. Тэгэл маргаашнаас нь эхлээд 15 минут гэдгсэн чинь манай хэд бослого хийж байгаа. Нөгөө цалин басах гэдэг байхгүй. Үгүй яа цалин хамаагүй ядаж мэдээгээ 15 минутанд багтаагаад ирэх шиг. Тэгээд нэг мэдээтэй ингэж холилдож явсаар бол тэгээд шууд мэдээний болсон шүү дээ. Тэгсэн. Чи манай мэдээний албаны анхны зурглаачдын алба шүү дээ дангаар. 2007 он яг минийх чинь 7 сарын 1-ээс ч эхэлж байд. Би хавар сургууль төгсөөл доглон. Сургууль төгсөөл 6 сарын 20 дээр орж ирээд тэгээд байж байгаа 7 сарын 1-нд эхэллээ. Доор нөгөө студио оператор орж ирэл. Орж ирээд удаагүй бажгаахтай нэг 14 хоног хөдөө явдаг те. Нөгөө сард явсан шүү дээ би тэр. Наран тревлийн нэг тойрж байгаа. Тэгэл хурж ирээ яг мэдээр шууд орцсон тэгэл. Чи хаана байлаа гэхээр би тэр үед нөгөө ТV-ст спортын нөгөө 10 минутын юу уншдаг байсан байхгүй. Тэгээ бажгаах намайг чи манад нэвтрүүлэгчээр ор. Тэгээ юу гэж нэвтрүүлэгчээр оруулах вэ те? Юугээ та нар ганцаараа нэвтрүүлэгчгээ сууж идэв ингээл бажгаах чинь байцаа хийн штэ тий. Тэгээ ер нь баг бид нар чинь нэвтрүүлэгч нэртэй сэтгүүл сурвалжлагч дандаа хослуулж идэв. Бид нар чи өдөржингөө мэдээндээ явчаад тий оройн суугаад 18 цагийн мэдээгээ уншина, 21 цагийн мэдээгээ уншина тий. Тэгээ хамгийн хариуцлагатай ажил л да. Тэр эфир суугаа шууд мэдээ уншина гэдэг бол алдаа гаргаж болохгүй тий ямар ч алдаа төтгөл гаргаж болохгүй. Тэгээд нэг үгийг ч хүртэл одоо буруу уншиж болохгүй гэдэг нэг ийм өөртөө юм суулгацсан. Тэгэл 30 минутын мэдээ байлаа гэхэд ерөөсөө дуустал нь хамаг би одоо чангараастаа зангираастаа тий ингээл бүхэл ам амаа ингээл байнгын дундуур нь ингээд дасал масгалаа хийгээл за дараагийнхаа юу өгөөрөө ингээ харж ий гээл ингээл цаастайгаа харьцаал
суфлёртойгоо харьцаал ингээл явдаг лээс. Анх үлзээ ах чинь бид мэдээний албаны ахлах үе дарга байсан. Тэгэл бид нарыг анх чиглүүлсэн мэдээнийхээ өнцгийг яаж гаргах, агуулгаа хэрхэн тодорхойлох, чухал бусыг яаж ангилах гэдэг дээр тийм хамгийн том одоо нөлөө үзүүлсэн хүн бол үлзээ ярих маань тийм ээ. Нүдний шилээ зүгэл сууштай хянаал тий. Одоо би мэй чинь сурвалжлагын гүдэг ийм одоо 20 охин байлаа шүү дээ тий. Тэгсэн нэг өдөр л бачлуун. За чи одоо эфирт гарна. Гэлтэж чинь мэдээ уншина гэлтэж. Тэгээ баярлсан ирнэ бүр бүүн айц. Тэгээ тэр нь шууд дан шууд явдаг. Бачлууны нэг онцлог нь ер нь дан шууд явуулдаг. Тэгээд шууд гэж СБ-ний ер нь бид нар нэг 18 эфирийг шууд яваад 21 дээр бол бичдэг байсан. Бажааг орж ирээс өмнө. Тэгээ бачлуу орж ирээд одоо бүх мэдээг шууд явуулна гээд. Тэгээ тэр шууд эфирт зүгээр мэдээнгүүдээ нэг сурвалжлагч эмэгтэйг одоо чи ингээд эфирт гарнаа. Одоо чи ингээд анкер хийнэ. Гээд шууд оруулах нь яг үнэхээр одоо бид нарыг хөгжүүлж чадсан, үнэхээр чадваржуулж чадсан. Тэгэнгүүт нэг өдөр ингэдэг байхгүй яг одоо шууд эфирт ороо гэж хэлхийх нь өмнөх өдөр байлгүй нөгөө Ми 8 осол чинь нэг айхтар осол гардаг. Тэр үеэр шууд бас за одоо ингээд чи эфирт орох юм чи одоо ингээд юм түлхнэ. Одоо шууд түлхнэ чи суу гэд. Тэгээ тэр үед чи юм утас авдаг байсан. Утастай хамт орж байгаа юм чинь гайгүй чи хантай ирэх. Бүр ингээд онцгой үед иргэдийн асуулт хариултыг авчна гэд. Тэгээ гүгээд орлоо. Ороод нилээ тэр чин тэгээ угаасаа амар мэдрэмж шаардсан. Тэр чин аюу айхтар нөгөө ослын мэдээ байсан. Анхны эфир байсан. Тийм алдаа гаргачих вэ. Ядчил нөгөө биеийн хилэмжээ аюу эвгүй илэрхийлчих вэ гэдэг дээрээс үнэхээр их болгоомжсон. Тэгээ утастай ороход утастай оронгууд нөгөө утас маань ячиж байгаа. Техникээс садал гараад байхгүй болчихоо. Надад бар салгаж байгаа. Энэ хүн яг тийм. Энэ хүн яг тийм. Үгүй хаа тест хийх баг. Тий. Тэгээд зөвхөн юутай тексттэй зөвхөн надад байгаа мэдээлэл нь ерөөсөө текст мэдээний тексттэй мэдээлэл. Тэгээ ингээд синхрон өгч байгаа ерхий мэдээлэл ярьж байгаа утас авсан утас салцж байгаа. Тэгээ тэндээс байж байгаа эфир дээр одоо өөр нэмэлт мэдээлэл өгөөрэй цаг чинь дуусаагүй шүү гэж хэлэхдээ би үнэхээр өөрийгөө маш их голж ирсэн. Яагаад энэ өмнө онцгой байдлын салбарыг өмнө нь яагаад судалж байгаагүй юм бэ? Яагаад илүү их хүрээний мэдээлэл авч орж ирээгүй юм болоо гэж. Тэгээ тэрнээс хойш шууд эфирт орох хэвээр хамгийн том тийм туршлага болсон доо. Чихэн дээр найруулагч чихвч зүгээд үсээ ингэж таглаад тэгээд мэдээг уншдаг байхгүй. Тэгээд найруулагчдаа шууд гарцаа явна. Лидэ уншаа явна. Тэгэж уншдаг байсан. Тэгэхэд цээгийгч бажгаа хоёроос хамгийн их юм сурж исэн. Тэгэнгүүт хоосон толгоолоод орох юм бол эфирт одоо ямар нэгэн лид зогсох ч юм уу те лид нь байхгүй болох ч юм уу тохиолдолд лидээ шууд өөрөө ярих. Эсвэл одоо шууд хамжуулж байгаа тохиолдолд ямар нэгэн мэдээллийг ярих те энэ бүх чадварыг чинь нэвтрүүлэгч нь өөрөө яг суулгаад юм байлээ л дээ. Тэгэнгүүт сурвалжлагч гээд давхар ингээд бажгаа хоол ингээд загнаад сурвалж мэдээгээ давхар аав гэд ингээд явуулдаг байсан нь өөрөө бас амар том ингээд мэдлэгийн цар хүрээг ингээд хэлчихэж байгаа байхгүй. Бид нэр ингээд явж байхдаа мэдээлэл авчин орж ирээ суухдаа өөрөө авсан мэдээг өрөөлөө авсан мэдээтэй нийгмийнхаа уур амьсгалыг мэдрээд ярьчдаг гэсэн тий. Тэр бас амар л. Тэгээд СБ-ний 20 жил шүү дээ. Миний хөрөг биш шүү дээ. Бажаагийн хөрөг биш гэснээс би бас дахиад өөрчлөлтөд ярих гэдэг байгаа байхгүй наа. Чи намайг бас тэгдий нэг өдөр чи одоо ингээд юу айгу хий суугаад байна гингүүтэй юу яа. Би ч нөгөө мэдээ орчуулна гэхээр бас тухайн үедээс өөрхөө орчуулж ирсэн. Одоо бодохоорс хэцүү шттэ нэг нөгөө илгэдтэй. Тэгээ надад чи ийм шаардлага тавьдаг. Бид нар чинь намайг супервижнээс мэдээ ав. Гэтэ CNN-с ганцхаа өөр их сурвалж хэрэггүй гэд. Тэгээ би нөгөө өглөө бид нар чинь тухайн үед айгу яс 8:30-д ирдэг. Өглөө ажилдаа. Тэгээ ирээд мэдээгээ хүлээж авдаг CNN-с миний мэдээ хүлээж авдаг цаг болохоор дандаа ойрхт орнодын мөргөлдөөний сэдв орчдөг. Бүр өдөр болгон тэгээ сүлдээ явсараагаа би бүр ойрхт орнодын мөргөлдөөнөөр би бүр про болоод тэгээ бараг шахуу тоо мондор өчтөд тэдэн өгчээ өнөөдөр тэдэн хүн тэр талаас бөмбөгдөжээ тэгэж мэдээлэл хийж байгаа. Би нэрээ про болцсон. Тэгээ эзэн чинь намайг худлаа нэг л юм орчлоод ах юм. Одоо наадхаа монтаж л гээ. Тэгээ би монтажаа хийгээд дуугаа оруулдаг те тэгээ синхроноо тасалдаг. Бүх юмаа ингээд суугаад хийгээд дуусгаад яг 1:30-д миний ажил дуусчдаг. Тэгээл би өстө хийц хүрээл орой юу гэдэг вэ мэдээс тэгээ суудаг гэсэн байхгүй. Тэгэж яаж хагаад дахиад донгодуулаад дуудагдаад тухай чинь нэг захирлуудын хурал болсон юм а. Тэр чинь нэлээд бас нэг жид мөлийн дараа хаа. Тэгсэн чинь болд захирал намайг дуудаад захирлууд орсон чинь болд захирал намайг загнаад за нөхөр минь энэ дэлхийн ертөнцийн дээр одоо дайм өргөлдөөнөөс өөр юм болохгүй байна уу? Чиний над мэдээ чи ерөөсө бөмбөгдлөө өглөө. Одоо нэг entertainment мэдээ авч хийгээд. Тэг яг үндэ тухайд бол миний нөгөө хилний
орчуулах чадвар тийм өндөр биш. Зүгээр хүүхд ороод ирсэн хий гэсэн сэтгэл байсан. Юм сурын мэдээ гэсэн тийм хөөрхөн сэтгэл байсан байхгүй. Тэрэн дээрээ дөрүүлэл ажилласан. Тэнгүүтээ нөгөө яг тухай чи англи орос хэлнээсээ үнэхээр муу орос хэлэн дээрээ бид нэр түшигдээ явцсан. Тэнгүүт entertainment мэдээг Евроны үсээс аваад 5 минутын булуу өгөөд тэгэж энэ төр аюу хөөрхөн ажиллаад одоо нөгөө шахуулсны өвчнөд яасан нь юугаа хийж сурж шít монтажа хийж сурж гэн голсоо оруулж гэн те рендерээ хийгээ шидэж байгаа юм чи яах вэ хэний жоролцоогүйгээр тэгээд тэр үед чи одоо яг түрүүн хэлсэн тийм нөгөө ийм мэдээллийн сайтууд байхгүй сошиал платформ байхгүй үзэгчид зөвхөн уламжилт хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авдаг байсан. Тэр үед бидний бэлтгэсэн мэдээ бол одоо ч мэдэн шүү дээ маш өндөр. Би нэг юм хэлчихв. Тэр үед юм шүү дээ Facebook гэсэн үлгдэд бид нэр одолцсон байсан. Хай тав гэдэг байсан. Тэгээд ер нь сонин баг сонин суглуулаад Ямар сонд динозаврын үе хүмүүс яадаг байсан. Тэгээд харин тэр үед нөгөө Facebook платформ байхгүй байсан тэр үед одоо 18-21 мэдээ явдаг байж байгаад өдрийн мэдээ явдаг гэсэн тийм шууд тийм нэг цагийн хөтөлбөр байсан тийм Нэгэн шууд үү? тийм шууд явдаг байсан бас. Тухайн үед бол манай телевиз бас л яг бүүм хийгээл нөгөө хамгийн шилдэг сүүлийн үеийн техник технологитой гэл те супервижн гээл ингээд аюух тийж яригдаг бусад нөгөө телевизийнхийг шохоорхдаг яригдаг те биднээс чи асууж энэ Тэр үед анхны нөгөө дижитал форматыг нэвтрүүлсэн телевиз гэж ярьдаг байсан уу? тий ер нь бол тий. Тийм шүү та. Бид нар чинь зөвхөн Кино минут ч арай өөр төвшөнд шууд яг гарч ирж ирсэн шүү дээ тий. HBO-ийн кинонууд энэ. Анхны шууд дамжуулалтыг телевизээс гадаа өөр орчин дээр хийж хэлсэн шүү дээ. Явуулын шууд. Явуулын шууд тэр дамжуулалт. нь ямар шууд амжилттай Тий тухайн тэр чинь нөгөө спон технологи гэдэг яг компьютер болгондоо десерттэй тийм тий ингээд одоо ямар ч лсэн тэр үед л үндэсний телевиз дундаа одоо энэ хэлж болж байгаа нөгөө Devcam гэдэг аппаратыг дундаа хэрэгжилж яхад л бидний дунд ингээд урталт нэг байдаг гэсэн байна. тэгээд нөгөө сэтгүүлч бүхэн өөрсдийн миктэй тийм Мэдээний компьютер ч хоорондоо сүлжээтэйс ч тийм. Тий. Тэр үед бараг ESPN анхны байсан. Тэгс ер нь тийм. Яг нэг компьютерд хоорондоо холбогдоод бизнес дөрөс мөрс аваад ингэ яашдаг тийм. Тий. Тэрний чинь хамгийн анхны туршилтыг өнөр өтөр хийж илүү мөг өтөр хийж илүү Би наалахад амар гоё юм ярих. за Би налахад тэр явуулын станцын тоног төхөөрөмжийг хөлөөр нь оруулж ирж байлаа. Замны үүдээ. тэгсэн тий. Алдраа одоо нэхрийн найруулагч алдраа хамт яваад чи ажиллах юм хамт явах гэж тэгээд. Тэгээ бид гурав ирээн дээр цаанаас 2 машин гэдэг юм том програм шиг машин нэг 3 нөгөө тэр үед 69 нөгөө нэг ингэж гардаг байсан шүү дээ. Тэр 69 дотор чихээд нөгөө тоног төхөөрөмж 69 өв чихээд өөрөөсөө бараа ингээд суух заг болчих гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт дахиад нэг машин нэмэгдэх гээд байгаа байхгүй. Тэгээ 3 69-нд чихэж гаргаж ирээд оройн юунд нөгөө наашаа нөгөө карвагийн вагонд хийчээд Тийш нэг байгаа. тий тэжний вагонд хийчээд тэгээ наашаа үрж ирээд тэгж авцарч исэн байхгүй. Тэгээ тэр үл тухайн үед бол өстой хамгийн гой явуулын станц байсан шүү дээ. хамгийн гоё мэд одоо ингэж байгаа байхгүй юу эфирт ингээд Улаанбаатар хотод ингээд СБН-ийнхаа эфирт цэгж сууж байгаа байхгүй юу тэгэнгүүт би болохоор налаах дүүргийн хаан банк одоо улгаа орсон гэдэг хэргийг сурвалжлаад налаахт очсон. Тэнгүү цэгээч за ингээд одоо сурвалжлагч Ундрмаатайгаа холбогдъё гэд. Одоогоор бол одоо юу юм бэ те? Амар тэгээ холбоотой дэлгэж цуваад энтерт. Дэлгэж цуваад оронгууд нь би орж ирээд одоо энд ийм ингээд болсон байна гэд. За тэгээ СБН мэдээлэл гээл тэр бүр хамгийн гоё хэсэг те. Энэ мансардны клиник антин өстой хотын өстой ийш тийш нэгсэнтэй те. Антин энэ дээр идвэс. Тэгээ манай камерууд ч чад өнөрөө яриач чи манай камер чинь бусад телевизүүдийг бодвол ингээд амар дангар том те. Тэгээ СБН-ийг Тэр үеийн хамгийн Тий, яг нөгөө Sony-гийн яг тухайн үед гаргаж ирсэн л том 350 450 дээр орж ирж ирсэн тий. Тэгээд тэр нөгөө явуулах тэр чинь том камерны ард дахиад 2 батарей 2 тоосох шиг том батарей. Тэгээд дээр нэг урт анти чинь тий. тийм амар өндөр антинтай. Манай нэг телевизийн найз охин манд тэгжсэн. За яа очиж мэдээгээ нэг явчихсан байхгүй. Чи яагаад ингэж амар 50 бод гэхээр дамжуулсан шүү дээ. Тэгээ хийсэн шүү дээ тий. Тэр бүр амар гоё байсан. тэр үед яг одоо нөгөө сайтууд шууд явж байгаа гэдэг шиг манай өргөн одоо лайв явж байгаа гэсэн үг ч юм уу тий. тэгэж явж Гэнэ машин дөрөнд тоног төхөөрөмж. тий. Одоо наад камер чинь гэхэд 8 ширхэг байдаг те. Одоо програмд 4, мэдээнд 4 гэдэг. Тэг яг ийм 8 юутай телевиз тухайн үед байгаагүй. Бид нар концерт бичих гээд ингээд 8 эсвэл ингээд чирээд очихлаар бас гоё л байдаг. За тэгээд камер талаас болохоор наа чинь бол айгүй гоё одоо дүрсний нектрал энтер их гоё ирдэг байлаа шүү дээ. Тэгээд ирлээ гэхээр одоо жишээлбэл эдгээр мэдээний хүмүүс чинь ингээд тус бүрдээ урталтаа компьютертай
тэр компьютер руу шууд одоо энэ ундрмаагийн мэдээг бол компьютер руу наад юугаараа хийчихдэг байхгүй. Тус бүрдэн өнрүүд хийчихнэ. Тэгээд эдгээр чи өөрсдөө Vegas гэдэг програм дээр юугаа бичдэг. Монтаж хийдэг. Монтаж хийн. Бүр тэнцэндээ дугааж байгаараа гэж хаад бүр өөрсдөө яг тэнцэнэ уншдаг байхгүй. Одоо энэ та энэ азуучийн дууны өрөө мөрөнд орж уншиж байна. Тэр үед бол зүгээр шууд 501 дотроо зүгээр дугааж байгаараа гэж гал уншдаг байхгүй. Тэр хурдан ч байсан тий гоё үз. Одоо зүгээр модем гэл камер дээр нэг жижиг юм хийгээл дуртай газраас яваа. Тэр үед бүтэн машин явж Starix Тэр шууд фильмээс ихэн сурсан да гэж. Мэдээний нөгөө бас хамгийн гоё юм нөгөө нэг зураглаач дээр нөгөө юуны дурангийн одоо хүний ярианы дүрсний нөгөө ритм алдаж болохгүй юм байдаг байхгүй. Манайх нэг амар төвхтэй юм. Ордон мордоо ороод ингээл яриамаар авахгүй явж байгаа нөгөөд чи ингээл эмоцлол одоогоор болоо та ингээл чи хаах гэдэг юм дээр гэл ингэж мэж байгаа гэсэн авах гэхлээр өнөрөө тэнд хөлтөөгөө нацтаа зогсож нөгөө хөдөө зоо гэсэн шаардлагатай. Тэгэл хоцор чинь чи гээл. Тэгдэг байсан тий. Тэр мэр айгуу гоё байсан шүү дээ. Заримдаа энэ жихвч өвчийг зүгээр аваа шидчихмээр санагддаг байсан шүү дээ. Ядаргаат яг ингээл тийшээ төвлөрөөд юм уншиж байхад л энэ дээр ингээл тэгээч ингээл ингээл юм байрна. Тэгэл тэр мэрчиг хүний анхааралыг сануулах те. Тэгээ заримдаа уур баг хэрэлдмээр санагдаж байгаа юм чи. Завсарлаа цаашаа дүрс өгч хооронд ямар ядаргаатай юм бэ гэж хэлжсэн нөхөлж гисэн байдэн шүү дээ. Нөгөө дууны найруулагч юу өнтертэйгээ те. Мэдээний найруулагч. Бид нар чинь тэгээ ер нь их супер л байсан юм байна. Одоо бидний дараагийн үе гэх юм уу те. Энэ залуучууд гэсэн айгүй олон зүйлийг зүгээр нэг өөрийнхөө хийх ёстой ажлаа хийдэг биш. Тэрнээс гадна өөртөө суралцаж чадварчингаа те бие биендээ тусалдаг нэг тим үе байсан байгаа байхгүй. Одоо би ч гэсэн зүгээр мэдээ уншдаг биш. Юунд явна? Мэдээнд явна. Ирээд нөгөө юм хүмүүс хуулаад нөгөө эдүүс премьерийн тэр юм дээр ажиллана те. Тэгэл за яаж нөгөө лидийг яаж бичтiin. За мэдээнийхээ гол агуулга ингээд бичнэ гэл энэ эдээс суралцаал ингээд тэгэл эфир рүүгээ орно. Заримдаа бүр нөгөө хоцорж ирнэ мэдээнүүд чинь те. Эдгэр чи гүүхээрээ ингээл энэ 4 давхар 5 давхар руу өста шатаар гүүхэн үгээр литер өсгөл газ суулаараа шидээр юу чин завсарлаа шүү. Мэдээ чин дууслаа шүү гэх нөгөө минутанда хөрөхгүй метраж нь те. Араас нь хурд наата явуулаарай гэл ингээд дутуу хагас юмнуудыг хүртэл ингээл явуулаад айгуу тийм шуурхаал бас ажилдаг байсан юм шиг байгаа те. Тэр үед ерөөсөө хин нэгээ буруутгахгүй чи муу ажиллаа чи дутуу ажиллаа гэдэг юм байдгүй ойлголцоол ингээд явцдаг байсан. Бас нэг тийм сайхан үе байсан байна. Арав гаруй уран бүтээлчид оролцож ахвалсан байгаа сорилоо. Нийт 20 гаруй багийн 100 орчим тамирчид оролцсон энэхүү тэмцээн маргааш дүнгээ гаргана. Одоо жишээд бид нартай ажиллаж исэн бас их олон мундаг сэтгүүлч нартай талгаж болсон байна шүү дээ. Бүрөнд юм Эрдэнэ цогт гэдэг те. ТV телевизээс Эрдэнэ цогт 25 дугаар зөвлөлөө зураг авуулж ирсэн бүрөнд юм гээ бас маш чадaltaй сэтгүүлч нар бас яг энэ редакцаар ороод гарсан учраас бас тий сумхуугаа тий. Тийм учраас бас ер нь их нэлээд сайн чанарсан. Тэгээ одооныхыг ботхолоор мэдээллийн урсгал тэр үед бас харьцангуй гайгүй байж тий. Одоо бол өстой солиортол орж ирж шүү дээ тий. Одоо ч би энийг далиндуулаа хэлчмээр санагдаад. Нэг дарга тий. Одоо нэгэн дарга ингээд өөртөө лайв хийгээд ингээд яваад идэх тий. Тэгээ тэр нэг лайвч наал дуудаал ингэждэг нөгөө хэл мэдээллийг бол бүр ингээд хайцсан тий. Тэгэхээр тэр үед бол хизээч тэгдэг байсан. Ямар нэгэн үйл явдлаа заавал хэл мэдээллийн байгууллагыг дууддаг байсан. Нэг хэвлэл мэдээлэл өглөө хашаагаал те нэг лайв ч охин ч юм уу эсвэл нэг залуу дагуулаа ингээл яваад байдаг. Тэгээ энэ хэвлэл мэдээлэл ингээд нэг хайчаад идэг нь болохоор надад бол зүрдөөсөө таалагддаг. Тэр үед бол бид нар бол үйл явдал болгон дээр мэдсэн л бол уралдаж очдог, хоцорлоо гэж хэрүүл болдог. Тэгээ мэдээллийн урсгал нь харьцангуй гайгүй. Тэгтээ ингээд зөв яг хэвлэл мэдээлэл рүү ирдэг байсан байл уу. Учирлын харьцангуй. Одоо харин эсвэргээрээ иргэдийн итгэл саяхны судалгаагаар иргэдийн итгэл эргээд нөгөө уламжилт хэвлэлтэд тулгуурлаж байна гэсэн юм. Мэдээ гэдэг чинь өөрөө лидтэй хаана хизээ хин юу гэдэг асуултуудтай тий. Зээгч чи өөрөө бүх лидээ ингээд цуглуулж авч жагаад тэгээ лид болгон дээр зөвхөн хүний ингээд бичээд орхисон юмыг хардаггүй байхгүй юу. Өөрөө очиод нөгөө мэдээнийхэн утгыг харчаад өөрийн болгож аавна лидээ. Тэгжээж заавал өөрөө янзалж хийж эфирт орж уншина. Хизээч анкрод те бид нэр хизээч ингээд лиднүүд ингээд цуглуулад юм уу ингээд хүний ингээд одоо мэдхгүй нэг дадлага оюутан сандарч орж ирээд ингээд сонин лид бичсэн байх юм бол тэрийг ороод шууд уншина гэж байхгүй шүү дээ. Яагаад гэвэл өөрөө алдахгүй, өөрөө нүүр царай, өөрөө хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж байгаа учраас өөрийн болгож дандаа уншдаг гэсэн байхгүй юу? 1 минут 30 секунд. За 2 минутын мэдээний ер нь нэг мэдээний ард 5-6 хүн байдаг тийм ээ. Сэтгүүлч, зураглаач, жолооч, эвлүүлэгч, найруулагч. За тэгэл тэрийг гаргаж байгаа нэвтрүүлэгч гэдэг. Тэгэхээр энэ бол бие биш, бид гэдэг ийм
хамтын юм оролцоогоор явдаг. Өнөөдөр болохоор энэ телевиз яг мэдээг төлөөлөөд ингээд нэг 6 хүн байгаа болохоос цаана бас нэг 60 орчим хүн байна шүү дээ. Байлгүй яах вэ? За одоо турмаа үе үе ахлахад тэгэхээр турмаа орж ирж байна. Тэ хойноос нь Төрийн ордноос төрмөө мэдээлэлээ гэдэг байна. байгаа. Өөр хин бэ? Тийм автортай. Төрийн ордноос төмөр замын тухай хуулийг төрмөө мэдээлэлээ гэдэг. Фокус гэмэд энэ хөтөлбөр илүү. Юу байлаа? Тэнд орох гэж бүр үнэхээр яг Ундрагийн хэлдгээр нөгөө ийм цагаахан өрсөлдөөн байдаг байсан. Тэр орой тэр фокус мэдээний хөтөлбөрт мэдээгээ ороод харах бол ягаад гэхээр тэр чинь 5 6 телевизэдээс хамгийн сайныг нь шилж авч байгаа ийм хөтөлбөр байсан. Тэнд ороод СБН-ийн мэдээ ороод маргааш өглөө нь те хурал дээр ярих тэр үл хэвээр хамгийн гоё тийм тэндээс амар их юм хүн хурцлагдаж тэнд одоо мэдээгээ өгөхийн тулд шатаж хийж байгаа мэдээндээ сэдвдээ дурлаж ер нь СБН-д ажилласан 10 жил бол мэдээндээ шатаж ажилласан 10 жил байсан. Дандаа мэдээгээ ямар байхаар урт бичтийн зохиол бичиж байгаа юм шиг наатаа хаас гэлдэг чинь тэгэл бүний яриануудаа ингээл чөмөөл өөртөө би яаж яах нөгөө бид нар чинь би ч нэг жоохон юм мэдээгээ нэг турмагч бол айгу гоё юм чистний биччихдэг тий би ч болохоор жоохон ингэ дэлгэрүүлж бичдэг байхгүй тэр нь тэгээд ингээд тойржиж авахгүй тэгвэл энэ үн чинь хаас гэж чинь тэгээд 1 минут 30 секундээс илүү оруулахгүйгээд тэг хүний өдөржин явсан 2-3 цагийн үйл явдлыг гэтээ бас тэр чинь амар том ухаан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт альва ямиг логикийг ерөөсөө 1 минут 30 одоо 20 минутын үйл явдлыг иргэдэд 1 минут 30 секундын болгож ойлгуулна гэдэг чинь сэтгүүлчийн буюу сурвалжлагчийн асар том ур чадвар. Камераас камер руу шилжилтийг хүртэл яг тэр үед бас магадгүй манай мэдээний алба студийнхаа нөгөө давуу талыг ашиглаж хийжсэн байхыг үүсэхгүй байдаг байхгүй. Ийшээ ингэж ихэл тэгээд шилжлээ дараагийн камер руу хараад мэдээгээ унш гэдэг ч юм уу тийм. Нэг иймэрхүү нөгөө шинэлэг юмнуудыг яг тэр үеэс бас сэдэж оруулж ирж байсан юм шиг байна. Тэгээ эн чинь нөгөө бусад телевизүүдтэйгээ өрсөлдөх гэдэг юм уу тийм ялгарах бас нэг ийм юунуудыг хийгээд байсан байгаа даа. Ингээд телевизүүд чинь ингээд нэвтрүүлэгч нь ингээд гоё ингээд ийм том юм утаа тий ингээд эфир ийм одоо ийм ширээ мөрөөд тайцтай ширээтэй байж юм бэ. Тайцтайгаа ингээд сууж штэ. Дуртай. Сансуур дуртай тий. Тэгээ ингээд суучингууд манай байж гах чинь орж ирснэ. Цэгчээр ингэсэн тий. Бүр яг ингээд цээд сурах шиг. Тэ ардталт нь СБН тий. Тэгээд тэрийг юу гэж тайлбарлаад вэ? Манай барууных нь манай барууных нь гэдэг. Тэгээ тэрнээс болоод цэгчдэр юм том юм тгийш төрөлхийн шанаатай. Тийм дөрвөлжин шанаатай нэр авч би лав Шанаабаатар гэдэг нэртэй байсан шнэ. Одоо ч гэдэг дуусаг байна. Одоо би та 6 дээрээс яг би ганцаараа яг одоо яг мэдээнд байгаа юм гоос. Тийм байна. Одоогоор ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө зовлон бас л дуусаг байна. Бас л байна адилхан. Тэгж байгаа. Надад шинэ хүмүүс орж Яг онцлог нь нөгөө технологи их гоё болсон. Нэг сүүлд нэг монтажинд мэддэг нэг 21 мэдээг бооддог шиг санах юм. Тэн дээр зааж байгаараа дахиад явчих. Өдөр гэдэг. Тэрийг би үзээд бүр амар нөгөө мөнх цолын хүүхдийн харвчлаг орчдөг. Африк зулаг юу? Тий. 6 сарын 1-ний үйл явдал ингээ явж байгаад гэртээ очингуудаа хүүхдийн бичлэг хийгээд ирсэн юм л да. Тэгээд ингээд одоо 6 сарын 1 гэдэг үйл явдлыг яагаад ч тэр үед мөнх цул гэж нэрлэлсэн юм бэ? Дараалал дээр мөнх цул гэдэг нэр байсан чинь хаардан дээр нөгөө нэг полдер дотор мөнх цул гэж байгаа байхгүй юу? Шууд аваад шидчихсэн чинь тэнд тэгээ бид ч нөгөө нэг мэдээг хойноос нэг явж байгаа учраас суухгүй алдраа сууж байгаа байхгүй. Эфирийн найруулагч чинь мэдэн дээр суучдаг байсан шүү дээ. Тэгээ ингээ явжсэн чинь эхлээсээ амар хэм байсан юм дээ. 6 сарын хүүхдээ ирэх юм өдөр маань амар гоё юм яагаад цогцсон чинь яваалсан тэгснэ алдраа командаар яж чинь хөө энэ мэдээ чи 21 минут юм уу гэж. Яахлаараа 21 минут байт юм бэ гэсэн чинь хар бичлэг төлөх гэж. За тэр нь хамгийн амар нөгөөх нь бүр нөгөө мөнх цолчин хүүхдтэй. За минийхөө нэг түүмээ агч гэдэг. Нөгөөх нь яагаад. Яана. Нөгөөх нь гарчиж байгаа шүү дээ. Нөгөөх нь хэлэхгүй байгаа байхгүй. Хүүхд нь бүрийгээ хэлэхгүйсэн чинь түүмээ агч гэлээ гэж. Дахин. Тиймэрхүү яг жижиг сажиг бол байна. Өдрийн мэдээд сууж захтыг энэ нөгөө студийн камер парлан тавьчаад камер яаж доошоо нөгөө буугаад нэг давхрын зургатаар харсан чинь камер ингээл өгсөж. Яа. Буцаалгүй гараач. Камерээс игээд гараач. Хөлийн төгжээгүй юу? Тий, чамдлаг байна. их ч өөрөө камерс ингэ. Гэтэ яг тэр үед нөгөө нэг яагаад тийм алдаа баг гаргадаг байсан бэ гэхэлэр яг гархан заяа амар том юм гарахгүй. Яг тэгвэл нэг өдөр одоо шуурхай гэж чинь шүү дээ.
За тэрэн дээр чинь шуурхаа дээр л өстэй хэрчүүлдэ. нүх одоо хавчуурга гэдэг штэ. Хоёр планет дундах нэг ингэдэг юм. За нэг хар нүх мөх чинь бүр ингээд аимшиг юм. Аимшиг том алдаа байсан байдаг байлаа тийм. Хин хар нүх хийсэн. Тэгээд энэ бит хоёр мэдэхгүй гэх юм бол заавал тэрийг мэдвэн. За чи яасан гэнэ? За чи тэгвэл инээс юм шүү дээ. Үгүй тэгвэл чи юм шүү гэл ингээд. Эзний нь бол явдаг гэсэн баг. Тийм учраас тийм нөгөө юу гаргах. Хариуцлага айгүй өндөр байсан л доо. 100 болохоор мэдээ олддог. Нөөгийн ундраа хоёр илүү. Тэгээд машинтай явжсэн чинь онцгойг хоёр машин явгад хайнаас нь дагаад тагсан чинь хойно цусланд нэг согтуу юмтай жаглуугаа унцчих. Нөгөөдгийг гаргаж ирээд угааж мугааж байгаа тэр мэдээг дүрсийг ингээд деталь гаргаснаа. тий. Тэгээ гаргаа ийцэн би тэгтэн байхгүйсэн юм шиг байна. Тэгээ надад хүн тэгэлсэн танаас тэр мэдээг ирсэн. Өнхөн өнөр тутал мэдээ явсан. Үгүй ээ хоёул явсан. Тэр чинь Харин өнөрөө таяр гаргаагүй зүгээр очиж чинь нойд нууцсан байж тул тэгээд нэг холоос ингэсгээл яриа аваад төлгсөн тий. Мазаклаад Тий, мазак зазаглаад. Хүн айгуур деталь авч үзчихтэй. Үгүй тэр чинь яг удаа дараа нь нөгөө энтэнд мэдэн тараа телевизэн хоорондоо ярихаараа л ингээл тий. хачир давс нэмж ярьсаар байгаа л баг 0 руу орсон болоо. Онцгойн машин жишээ ингээл балын машин жишээнтэй нилээн сүртэй юм байх юм бол шууд дагалдах биш тий. Чихэн дээр шууд ийм детектор байх гэж энэ төргээд нөгөө миний хорыг малтаад мэдээ уншиж байгаа шүү дээ. Тэгээ би бүр ямар зөв юм байна гэж бодцоод ингээд юу ч болоогүй юм шиг нөгөө лидэ уншиж дуусан гутаа дүрс өгөн гут нь би юугаа хаажгаад өстой чам шиг найруулагч хаана өстой би хоц шиг юм нэг өстой. Шууд хоёлоо хэрэлдээл. Тэгэл за дараагийн мэдээ гэл хэрэлж явцаа шууд ажиллаа гэсэн. Тэгэл дараагийн мэдээг уншичаад янгот үргэлжлүүлээл хэрэлдээ нэг тим юм болж. Тэгээ юунаасаа гарч ирээд хоёлоо өстой өөдөөсөө эргэжээ имгчин гэдэг шиг л чи яаж байгаа чи шууд мэдээ авч байгаа чи хүний эвгүй байдалд оруулах юм чи хогч чи юм өөр яах гэж хүн дарамжсан гэдэг нэг хэрэгүүл болж ирсэн. Нэг тэр ерөөсөө одоо бодохоор ингээд тухайн үед бол муухай байсан байх л да. Одоо бодохоор бас л нэг ингээд хүмүүс чи ажиллаа суулж те муудалцах сайн төгөө. Тэгэл мартчихж байгаа маргааш нь битэж ингээд үргэлжлүүлээд ажиллаа хийгээл явж л байгаа байхгүй те. Тий, яг энд сурсан яг тийм жижиг ч гэсэн алдаа гаргах эрхгүйгээр суралцсан жилүүдэд одоо тэгээ сүүлд ингээд хаанч очиж ажилласан, хаанч байсан, юу ч хийсэн хизээш тэр юу бол тавигдахгүй. Ямар ч алдаа мадаггүй л ямар ч явуулаад байдаг тий. Цөөхөн байсан. Тэгээд нэр хүндтэйсэн болохоор нэг эфир аягүй чангат, эфирийн соёл гэдэг юм аягүй өндөр байсан. Тэр утгаараа алдаа аягүй баг гардаг. Одоо бол нэг юм сайтууд лайв дамжуулах гэдэг камераараа тэнгэр газар харууллал ингээл баг өөртөө амьд За тэгсэн бол тэр үед бол зүгээр дуустсан сарын цалин мэлэн байхгүй. Миний ажилласан сэтгүүлчээр ажилласан цор ганц телевиз. Тэгээ би нэг өглөөнөөс хойш уйлаад ингэж чинь. Тэгээд одоогийн урилга ирсэн чинь мэлврээд тасан. Тэгээд нөгөө одоогийн ингээд ундрмаа гэж сэтгүүлч гэдэг хүнийг одоо би мэржлэр ажиллах байгаа л да. Тэгэхдээ одоогийн энэ хүнийг тэр тухайн үеийн СБ-ний ундрмаас сэтгүүлч одоогийн энэ ундрмааг бүтээсэн байхгүй юу. Тэгэхээр би телевизтэй амар хайртай. Хамт олондоо амар хайртай. Ер нь бол миний ажил амьдралын 10 жилээс бэлгэлсдэгээс хашгүй холбоотой болчихж байна. Жинхэнэ нөгөө идэвхтэй амьдралын 10 жил. Тэг ингээд баг 20 жилийн дараа найзтайгаа уулзаад ингээс бас үнэхээр гоё юм. Би яг одоо 20 жилийн 7 жилд нь ажилласан байна л да. Зорууны нэгэн явчихсан. Яг түрүүний нөгөө цэгийг хэлдэг, ундрагийн хэлдгээр хамаг сайхан залуунаас энд өнгөрчдөг гэдэг уйлдаг шиг. Яг л тэгсэн байна. Хүний ярих юм ярьж байгаа. Яг түрүү тэгсэн л дээ. Сайхан шүү дээ. Тэгээд олон жилийн дараа 20 жил аягүй хурдан өнгөрсөн байна. Олон жилийн дараа бас тухайд энэ телевизийг байгуулахад мэдээний албанд хамт ажиллаж ирсэн найзуудтайгаа яг энчээ ирээд уулзсан шиг гоё байна. Тэгээд энэ их л том одоо юу байгууламж тэгээд том телевиз гэж тухайд бол бодогддог байсан. Хүүхэд байсан бол ш тэр үү те. Бидний амьдралын 10 жил бол энэ одоо энэ сашгүй холбоотой байсан. Хамгийн одоо миний хувьд гэж хэлгээд хамгийн хайртай хамт олонны нэг байсан. Ах нар шигээ, дүү нар шигээ ийм сайхан гэр бүл болтлоо бид нар СБН гэсэн яг энэ 3 хэсэгний дор энэ логоны дор нэгдэж ажиллаж байсан тийм сайхан үед урсгал сайхан байлаа. Тэгээд СБН-ийг бүтээлцсэн эрхэм одоо найзуудаа, ах эгч дүүнартаа яг одоо энэ телевизийн одоо галыг манад байж байгаа тий уран бүтээлчдтэй бас 20 жилийн баярын мэндийг хүргье. Болцсон. Харин тийм уйлж гадаа.